Бид нар ингээд орой болох ямар хоол идмээр байна, ямар хоол хийх үү гэд хүүхдүүдээс нөхрөөсөө асуудаг тий. Эсвэл ингээд миний охин ямар байна, юу авмаар байна, юу хэрэгтэй байна гэл ингээд хүмүүсээс асуугаал. Нөхрөө амар одоо ядарч байгаа үстэй гэл. Өөрийнхөө дуртай хоолыг хийлдэ. Өөрийнхөө идмээр байгаа хоолыг хий. Хүүхдүүд нь иднэ үү, байна уу, тэдний сонголт. Тэдний зүйл чи хоолоо хийсэн үү хийсэн? Ээжийнхээ үргийг гүйцэтгсэн. Би саяхан нэг юм үг үнсэн. Үндэ хүүхдүүд чинь шинэ тоглоом, шинэ хувцас хэрэггүй. Харин чамд шинэ левчик хэрэгтэй. Энэ үнэн шүү дээ, ийм л идэг те. Бид нар би бүр ингээд өөрийгөө санаж байгаа байхгүй. Би ингээд хүүхдүүдээс ямар хоол хийх үү, ямар хоол идэх үү гэл ингээд асуугаал. Гэсэн чинь нэг нэг өөр юм хийлээл ингээд. Тэгэл би баг 3 хоол мол хийжсэн. Одоо хоолоо халуун дээр нийд. Хүүхдүүдтэй хоол болсон гэж битээ хэл. Хоолоо болгочоод өөрөө сайхан халуун хоолоо тайван сууж идчихэд. Тэг хүүхдүүдэд дууд. Окей, мамс. Ээжүүдээ. Жаргалтай ээж хэрэгтэй болохоос бид хүүхдүүд зовцсон, шаналцсан ээж хэрэггүй. Өөрийгөө жаргалтай байлга. Өөрийгөө нэгдүгээр тавь. Дуртай юмаа хий. Хүүхдүүдэд орхиод аавд нь орхиод гарч болно шүү дээ. Яавал гэжтэй. Ямар амиа хичээсэн, хувиа хичээсэн юм бэ гэл. Өөрийгөө бодохоор ямар амиа юм бэ? Нөө. Тэгээ намайг хэн бодож байгаа? Тийм үстэй. Яг таныг ингээд хүүшээ чи одоо амраач гээд ингээд чам цаг гаргаж өгч байгаа хүн байна уу? Байхгүй байгаас дээ. Чи өөртөө цаг гарахгүй л тийм хүүхдүүд чинь, нөхөр чинь, ээж аав чинь тийм хүмүүс хавраха. Хинээч битгий яамаар байгааг нь асуу. Чи өөрөө юу идмээр вэ? Юу хиймээр вэ? Хааш явмаар вэ? Битгий өөрийгөө хамгийн сүлд тавь. Дэлгүүр эслээ. Хоол идлээ. Битгий үлдэгдэл хоолыг ид. Дээжийг аваад ид. Хамгийн амттай шинжтэйг нь ид. Дэлгүүр эслээ. Битгий хүүхдүүдтэй эхэлж юм авч өг. Өөрөө авах юмаа эхлээд ав. Өөрөө өссөн хоолыг хийж ид.